Зуны наарлаг халуун өдрүүд ирлээ. Италийн залуусын загварын хамгийн эрэлттэй брэнд Terranova яг одоо зуны коллекцид 50% хүртэлх хямдрал зарласан байна. Dyson 19900, Jeans өмнөд 39900, Podolsk 17900-аас эхэлж байгаа бөгөөд зөвхөн загварлагаас гадна өмсгөд бид хамгийн тухтай тааран материал халуун өдрөөр салхи нэвтрэх сүлмэн загвартай хувцснууд зарагдж байна. Илүү ихийг илүү хямдар зуны хямдрал дуусгахаас өмнө Terranova'д амжилт зочлоорой. Terranova салбарын хаяг байршил дэлгэрэнгүй мэдээллийг description дээр оруулж өглөө. Ингээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Юуны өмнө өдөр бүр шинээр гарч байгаа бүх драмаг үзхийг хүсдэгч алийг нь үзэхээ мэдэхгүй ажил хичээлгээд яагаад амжихгүй байдаг хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр бас хаяа шинээр гарч байгаа драмануудын ерөнхий агуулгыг хурангуулж үзэгчид өөрсдөө цааш өргөжлүүлэн үзэх сонголтыг өгөх зорилготойгоор хаяа бас бүрэн засагдж дуусаагүй байгаа драмануудын эхний ангиудаас сонирхолт юм уу гэж бодсон. Энэ бол олимпийн медальтан олон улсын маструуд тусгай цагдаа нарын баг болсон тухай өгүүлэх Good Boy drama. Тамирчин байх үедээ гэлзэж байсан ч тамирчны замналаас хойш тэр нийгмийн шудраг бус байдал гэмт хэргийн эсрэг хэрхэн тэмцэж буй үзүүлэх акшн триллер комеди жанрыг хослуулсан драма юм. Уг драма нь гэр бүл, үндэсний бахархал, тамирчин хүний хатуужил тууштай байдал, уналтаас хэрхэн босох гээд амьдрал дүүрнэх маш олон зүйлсийн талаар өгүүлнэ. Гол дүрт Greenest Flag Park Bo-gum тоглосон ба харин эмэгтэй гол дүрт маань та бидний мэдэх Kim Soo-yeon тоглосон. Өөр үзэх шалтгаанууд гэвэл спортын ур чадварыг ашигласан тулааны өвөрмөц үзэгдлүүд. Мэдээж спортод хайртай хүмүүс болон action crime драма сонирхдог. Emotional гүн гүнзгий түүх хайж байгаа хэн бүхэн үзэхэд тохиромжтой драма гэхэд болно. За ийхүү лайка дарцгаагаад бүгдрээ бичлэгээ эхлүүлээ. Надад тийм үе байсан. Зүрхмэн бүлгэлж, уушгийнхаа багтаамжаар яг л дэлбэрэх гэж байгаа мэт орилон дайрч хүсэл зорилгодоо шатаж явсан үе бий. Бүгд л бидний нэрийг дуудаж, орилж, уугаалж байсан тэр мөчүүд. Бүгдээрээ л бааtruуд байсан. Гэвч гэрлээс холдоход бид мартагдсан. Яг л тэр өдрөө зүгээр нэг урсаалan өнгөрсөн мэт. Ийхүү кино маань эхэлнэ. Гол дүрийн залуу маань мэрэгжлийн боксчин байсан бөгөөд одоо хэдийн зодог тайлсан ба цагдаагийн хүчин зүтгэдэг. Түүнийг Юн Дунжууг нь өргөжлүүлэн манай капитан хөөрхи хичээгээл байдагч үл бүтгэж яхаа азгүй гараад байдаг за. Яг нэг тийм аж бишээ. Бас л тамирчин гаралтай тамирчнаа бол цагдаа болоод нэлээд удаж байгаа байхгүй юу? Займартаач энэ хот тэдний хариуцж байгаа дүүргийн гэмт хэргийн байдал их тааруу. Хамаг бүдүүн дарга нь байн уурлаастай. Яг ууралж яхад нэрж таараа бүр таарчтэй хөөрхи. Нөгөө талд манай залуу мөнгөний эрэг гараад цагтаа хүч хөс нулимсаа урсгаж хураасан хэдэн цом медалаа үнэлүүлээ зарж гинөө. Цагтаа гялалзаж явсан ч одоо ийм болсон л байгаа. Олон улс ингэж өчнөө л амжилт үзүүлж байсан шүү дээ уг нь. Тэгээд одоо цагдаа болоо сайхан байгаа юу гэвэл үгүй. Шудраг бусал бол өөрсдийнх нь төгөө хүртэл тэмцдэг ер нь гойдог биш гуйдаг л гараа. Энд хөөгдөл ирж байгаа байхгүй юу? Тэгээ ямтааш капитан мань түүнийг далбаан дороо авахар болно. Их л дурамчхаа. Өөрийн гэсэн яг баг байхгүй ч ядаж нэг туслахтай болж байна л гэх юм уу та. Энэ талд харин цагдаагийн промошны бичлэг явагдаж байна. Буу лаг гой сүртэй ярьж чадахгүй нэг загнуулж аваач. Бас л өмнө буулгын тамирчин байсан олон улсын хэмжээний мастер. Мөн л цагдаа тусгай хэлсэл дээр ороод хүчин зүтгэж байгаа байхгүй юу? Түүнийг ханна гэх бөгөөд буу яа зүв барихыг уг нь заамааргүй л байгаа. Энэ даргийнх нь уурлаад байсан шалтгаануудын нэг нь алтан туулаа их мафийн толгой баригдахгүй их удсан. Одоо барихгүй л бол цагдаагийн хэлцийнх нь нэр нүр шалаар нэг. Тэгэхээр түүнийг л эхлээд манайд нийлж агаад гөөх учиртай. Тамирчин байж байгаа зодогдоолаа тусгай хэлсэл дээр цагдаа болж илсэн хүмүүс хэд хэд байгаамаа. Ханна байна. Буудлагын тамирчин байсан. Манай Дунжуу боксчин байсан гээл. Ер нь цаашаа хидэд гарна. Тэд бүгдээрээ л яг ном журмаар цагдаа болоогүй гэд хүрээллийнхэндээ их л ад үзэгддэг. Жишээ нь тамирчны скил инстинкт нь байсан ч харалтай. Энэ одоо нууц ялгаанд явж байгаа мөртлөө цагдаагийн хантаад жилетик дээрээ зүүцсэн жоох шиг шаал мэдрэмжгүй шүү дээ. Энэ бол өнөөх алтан тулааг барих ажиллагаа нь. Цагдаагийн хэлцээрэл энэ тэндгүүг эндүүлж ягаад барих бэлтгэлээ базгаацсан л байгаа. Хэдэн сарын хүч хөдөлмөр энэ л бөөгнүүлж ягаад барихын гинэ. Тэгсэн яагаад ч юм дэлбэрэлт үүсгэнцэр. Үүнээс улбаал нь тэн цагдаагийнхаа ирснийг ойлгож гарууд шууд л зогтлохгүй яах вэ? Гахаан охин зодон хайцаалын болж байгаа. Яг гол барих хүн нь бүр намайг бариараа гэсэн шиг л час болоо. Нөгөөх нь ч зогтож гүйсээр байгаад яг манай хүнтэй таарчих юм аа. Одоо л өстө хин гэдгийг үзүүлэх нү гэсэн мань хүн бас бүтлэхгүй.
Бэрж аваад баахан ноцолдож яг цогт тэр агшинд мань юуны травмаас идрээд газар дээрээ л нав. Угаасаа хүний өнгөрсөн таагүй зүйл болсон гэдэг нь ойлгомжтой. Ийхүүл өчнөө сар араас нь хөөцөлсөн эрэхтнээ барьж чадсангүй. Бөөн хэрүүл уруулуулж гол буруу нь манай хоёр дээр л буулаа. Ирүүний шүл уух болохоор бол адилхан цагдаа биш арын алгаар орж ирсэн юмнууд гэж адлаастай. За харин энэ залуу бол замын цагдаагийн хэлцэд ажилдаг мөн тамирчин гаралтай нэг. Байдгаараа хичээж ажилдагч өргөж дутуу үнэлэгдэнэ хөөрхий. Эхнэр хүүхдүүдээ бодоод уг нь их л хичээж ажилтээ. За тэгээд хүнд өдөр өнгөрсөн ч краш хааж нүдэ байсах боломж гарч байгаа нь бас ямаа да. Түүний краш нь манай нөгөө буулган тамирчин байсан цагта ааш гэж адсаг. Маньун дугрын гайгүй сайн юм шиг мөртлөө ягаад ч юм нүүр өгөхгүй. Эсвэл сайн биш юм мэдхгүй. Магадгүй тэдний хооронд өмнө нэг зүйл болсон л баг. Тамирчид байхдаа манайд бүгд л нэг нэгнээ мэддэг байсан байгаамаа. Ханна маань ганц чиргүүлтэй биш ээ. Ахаа нэг чиргүүл бий. Энэ хоёр улаан зайн л ханнаг булаацалж байгаа болтой. Манай хүн ажил дээрээ байрлаж ажилладаг болохоор ээж дүү хоёр дээрээ төдийлөн орох ирэхгүй. Гэрэнж тэр их ядруухаа. Хүүхэд насны хүсэл мөрөөдөл гал шиг дүрлсэн цогж авахаа зориг гээд бүгдэндээ хүрсэн мэт боловч яагаад бүх зүйл одоо ийм байгаа юм болоо? Түүний төрсөн дүүн ч гэсэн мэржлийн боксч юм байсан байхгүй юу? Ах та тийм сайн биш. Тэдний хооронд ямар нэг зүйл болж байсан л гэлтэй. Дүүн хаагур юу хийгээл оройтын байгаа дүүхийн цариг харах гэж чадсангүй. Ямар ч тач түрүүн таардаг нөхөр чинь бас өмнө тамирчин байгаад одоо цагдаагийн онцгой элсэгч байхгүй юу? Гэхдээ энэ хитгээ адил биш нэлээ нэр хүндтэй ажилдаа сайн тэгж амир дээрлүүлээд байх нэгэн биш ээ. За тэгээд мөрдөх ажиллагаа үргэлжилсээр нохоож тоож өнгөрхөргүй газар л оногдсон байгаа. Ингээ нэг мэдхэд л орой болцсон. Хинч нүнгээр өнгөрөхгүй капитан ч хүлээгээд ирэхгүй байжсэн. Нэг машин ирээл мөрөгчгөн тэр. Арайш өвчээгүй. Ирж яриад уучраа олъё гэсэн лав тэгшин жалга. Мөрөгсөн дээрээс нь бүр машинаараа жирээд алхаалшиж байгаа. Ингээ тэр машины ирсэн замаар хөөгөөд үзэхэд хүм мөрөгчөд угтсан нийл болов. Тэдний эргүүлээж исэн цагдаа нарын нэг. Бас л нэг асуудал нэмэгдэж байгаа нэ. Энэ хэргийн хажуугаар дүүн одоо бол гэртээ ирээгүй болохыг ээжээсээ сонсов. Хайцсан бэ гэхээр хуучин түүний дасгалжуулагч байсан хүний дор ажил идэх болсон л гин. Үүнийг сонсоод шууд пал гээл явчихав. Энэ нөхөр нь спортын дасгалжуулагчаас томроод одоо нэлээд нэр нөлөө бүхий том хүн болсон юм шиг байгаа. Манай хүний дасгалжуулагч байсан гэж байгаач тэр хоёрын хооронд онцгой төх байх нь ойлгомжтой байлаа. Дүүгээ хайж ирсэн ч түүнийг олсонгүй. Дээрээс нь энэ үед бид өнгөрсөнд юу болсныг олж мэднэ. Дасгалжуулагч нь түүнийг өөрийнхөө хүслээр байлгаж чадаагүй болохоор хорлсон л болж таардаг. Өвчин намнах эмийг нь харт амин шиг зүйлээр сольсноос болж хэдий алдсан мэдээлэл авсан ч түүний нэр үн шалаарныг болсон юм. Яг ийм мэдээллийг тэр дорн залруулахгүй л бол бүх зүйл дуусна штэ. Олон улсын тэмцэнээс эрэхтэн түүнийг хог шар мэтэл ухтаж авсан. Эцэст нь 2 жил гараа хөөцөлж нэрээ цагаатгсан ч бүх зүйл хэдийн болоо өнгөрсөн байхгүй юу? Тэгэл одоо ийм байдалтай байгаа. Тэгэхээр ийм хортой хүн дүүгээр нь ажил хийгээд байгаа гэхээр санаан зовсон л тэр байж. Түүний өнгөрсөн дэндүү харамсалтай, дэндүү шудруу бус. Гэхдээ тэр бууж өгөхгүй. Биеийн тааруу байсан ч босоод ирдэг. Энэ тэмдгийг ингэртэй зүх бүрэн эрэхтэй хүн гэдгээ нотлох харин ч бардан зантай. Түүнийг гიშгэлсэн, үл хөндлөж доромжилсан болгоныг хүлцэнгүй хүлээгээл аваа суудаг хүн бол биш. Алхам алхмаар л урагшилна. Ямар ч тач энд нөгөө дайрчаа яваад өгсөн машиныг хайж байгаамаа. Гэхдээ камерт бичигдээгүй, дугаар нь бүртгэдэггүйгээд ихэлсэж ихтэй. Яаж олмоор яа одоо? Тархиныхаа 5-9-ийг жинхэнэ бүгдийг ажиллуулнаа. Ингэж явахдаа санаандгүй яг ижил машины хулгайд алга болсон талаар мэдээл харж ирснаа санахан тэр. Тэгэхээр хэрэгтэй энэ машиныг хулгайлаа явж байсан гэсэн үг. Энэ машин нь нөгөө алтан туулаатай ч холбоотой байж магадгүй юм. Аймаг өргөцсөн цагдаагийн ар гэр үр хүүхдийг нь өөлбөл төрхийг хараад болдог бол юу л очоод бариад авмаар. Эдгээр хэрэгүүдийг манайд бүгдээрээ л хэрэндээ тус тусдаа байж болох бүх арга сүвээр нь судлаа л байгаа. Ямар ч тач тунжуу уул мөр илрүүлсэнгээд шууд л цаг алдахгүй явж байгаа нь. Ямар нэг өргөч бай, юу ч бай эхлээд очиж үзчихэж л мэднэ. Энэ үеэр өмнө нь алтан туулайг барих ажиллагааны нууцыг хэн нэгэн дотроосоо задруулсан байж болзошгүй. Саяхан осолдож өгсөн цагдаач зүгээр нэг санаандгүй ослоор өгөөгүй. Мэдээл мэдчихсэн болохоор л өгсөн бололтой. Тэгэхээр түүний хэрийг хаагаар ажиллаж байгаа ханна одоо аюул турсан байж магадгүй гэсэн үг. Хаана яж хад утсаа авахгүй. Аль хэдийн түүн дээр хүмүүс ирсэн байх бөгөөд улаан цагаан шууд түүнийг алхаар дэрж байгаа. Тэр өнгөрсөн хүнийх нь эд хэрэгэл дунд эднэрт хэрэгтэй нэг зүйл байгаа юм байна л да.
Энэ үеэр Тунжуу маань хэлсэн газар нь аль үжээ ирсэн. Өөрөх байж болохыг мэдж байсан ч хүрээл ирсэн байгаа. Нөгөө талд капитан нэмэлт хүч дуудах гэсэн эдэр нь үг сонсохгүй. Тусламж хэрэгтэй байгаа бол намайг барилдаж ялаад бол эдэргээд завтаан бэ. Ханна, Төрүүч Ким, капитан, Дунжуугээд бүгдээрээ л урд урдаа саал бэрхшээлтэй тулж байгаа. Санаандгүй биш бүх санаатай л өрнж байгаа үйл явдлууд. Энэ бүхний ард хэн нэгэн байгаа нь тодорхой. Энэ үеэр өнөө замын цагдаач дэрвдүүр нь явж таарах нь тэрэ. Шудраг бус зүйлийг угаасаа зүгээр хараа зогсохгүй штэ. Тунжуу хэлсэн хаягаар нь очиход угаасаа л өөрөх байсан. Түүнийг өнөөх машиныг унж явсан хүн чимээгүй зохицуулаарай л гэсэн болж таарав. За тэгтээ энэ нь өөрөх байна уу юу вэ? Мань хүнд нэгэнд чухал биш. Алтан туулаа болон тэр машины жолооч хоёрыг барьж явлал болоо. За тэгэхээр угаасаа хил амар уучраа олцох юм биш. Амныхаа хамгаалтыг зүгвэн шууд эхлэв штэ. Траума хөдлөхгүй л угаасаа манууд ч мака тайлаа зодтол алдаг байхгүй юу? Дараахан маруухан ерөөсөө биш байгаа шүү. Нөгөө талд Ким Төрөөч. Өмнө нь ямар хүн байсан бэ гэхээр фенсинг тулааны спортын олон улсын мастер. Бас л эргэлдүүл эргэлдэнэ. Манайд бүгдээрээ тус тусынхаа спортын мастерууд. Тамирчин хүний төсвөр төвчээр хатуужил бүх шин чанарыг бүрэлдүүлж үүнийг мэрэгжилдээ хослуулан төгс ашиглаж сурсан л байгаа. Улсыг төлөөлөх хэмжээний төгс тамирчид тусгай цагдаагийн нэмэлт бэлтгэл авахаар юу болдгийг эднээс харж болно. Хэдий тэдэн дээр тусах гэрэл ундарч мартагдсан ч хин гэдгээ тэд өөрсдөө мэдхийн дээр мэдлгүй яах вэ? Тэдний зүрх урдын л адил буцалж, бүлгэлж, уушгийнхаа хэмжээгээр орлоод ярихад хизээд билээ.